За сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргье. За ингээд таны мэдгүй телевиз арслан хүчний холбоотой хамтран 7 хоног бүрийн 5 гарагт үзэгч та бүхэнд хүргэдэг Монголоо шинжлэлийн нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхэлж байна. За өнөөдөр манай нэвтрүүлэг зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянгол дүүрэгт ардсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид маань оролцож байгаа юм аа. Ингээд хуульч өмгөөлөгч цогтойгийн одон тонголго эдийн засагч Лавгсэрэнгийн наран туяа мөн одоо хуульч өмгөөлөгч Тэмбэрлийн Орсоо эдийн засагч Цэрэнглийн алтан цэцэг гэсэн одоо Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид маань бас оролцож байгаа маа. Ингээд та бүхэнд бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн түүний өмнө баярснаа илэрхийлье. Тийм за ингээд үзэгчд маань мэдэж байгаа доор одоо бас та бүхний саналыг мессежээр одоо та бүхнээс бас асуулт асуудаг. Энэ асуулт маань өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянгол дүүргийн хөгжил дэвшил дахиж гарсан уу гэж одоо бас ялангуяа баянголчуудаас сайн асуултыг би асууж байгаа маа гэдгийг ингээд та бүхэн манай нэвтрүүлэг таамтайгаа бас мессеж илгээж бодит хүнэлт өгнөлтийг өгнө хаа гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгээ бас манай одоо нэг төчлөөс одоо ганц эрэхтэй хүн байна. За тэгээ нар зүй учраас орсоогоос эхлэе гэж бодож байна. Ингээд энэ удаагийн нийслэлийн иргэдийн хурлын одоо арчилгааны дэвшиж байгаа мөрийн хөтөлбөрийн онцлог. За тэгээд өөрөө одоо нэвтрүүлгийнхээ бас үзэгчтэй хандаж хэлүүгээ хэлээд нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За би Баянгол дүүргийн 22 дугаар тойрог буюу нийслэлийн төлөөлөгчдийн 22 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дугаар хороонд нэр дэвшиж байгаа. Тэгээд нийслэлийн одоо эрдэнэ төлөөлөгчдийн хуралд манай ардсан намаас орж байгаа гол өрөө бол хот шиг хөгжиж, хүн шиг амьдрий гэсэн өрөөтэй энэ удаа орж байгаа. Тэгээд энэхүү өрөөгөө хэрэгжүүлэх үндсэн одоо гол одоо зорилт маань бол 5А гэсэн хөтөлбөрийг дэвшүүлж оролцож байгаа. Тэгээд 5А-г бол манай телевиз үзэгчид бол нэлээд сайн ойлгож авсан байх. Өөрөөр хэлбэл 5А гэдэг маань бол өнөөдрийн нийслэл хотын тулгамдсан шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудыг бол томьёолсон. Энийг бол одоо бодит ажил хэрэг болох зорилгоор 5А бол томьёолсон байж байгаа. Жишээ нь одоо Агаарын цэвэр Улаанбаатар, Амны суудтай Улаанбаатар, Монголын аюулгүй Улаанбаатар, ажилтаа орлоготой Улаанбаатар, авилгагүй Улаанбаатар гэдэг ийм одоо 5А-г төвшүүлж бол энэ удаагийн сонгуульд бол ардсан нам бол оролцож байна. Яг Баянгол дүүргийн тухайд бас онцлсон одоо мөрөг хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдээс ярилцъя. Яг манай Баянгол дүүрэг болоод нийслэл дотроос нэлээд томоохон дүүрэг шүү дээ, тийм. Хүн за тэгээд газрын бүтэц бүрэлдэхүүнийхээ хувьд дөөр үйлчлэгээ явуулж байгаа энэ аж ахуйн нэгж байгууллагын хувьд ч гэсэн нэлээд томоохон аж ахуйн нэгж одоо томоохон тооцогддог. Ерөнхийдөө бол Монголын Нью-Йорк гэж хэлж болно шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгээ яг ерөнхийдөө хүн амын маань ихэнх хувь нь орон сууцнд амьдардаг ч гэсэн бас тодорхой хэсгүүд гэр хороолд амьдардаг. Тэгээ орон сууц гэр хороол хоёрын ялгаатай бод даваа талууд бол байгаа, тийм ээ. Гэр хороолд амьдарч байгаа улсууд маань цэвэр бохор ус байхгүй, за интернет байхгүй, за тэгээд нөгөө гэрэл цахилгаан одоо хогны асуудал гээд одоо төрөний манай энэ Орсогийн хэлсэн энэ 5А бол ялангуяа гэр хорооллынд илүү их тулгамдж байгаа юм шиг надад санагддаг. Хамгийн одоо эхний жишээ гэхэд бол одоо гэр хорооллын маань ихэнх нь одоо дандаа түүхийн нүүрс одоо түлдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол өвлийн цагт ялангуяа асар их хэмжээний одоо хорт хийгэр амьсгалж байна. Яг одоо бол зуны өрөнд дулаан цаг болсон болохоор харьцангуй нь бол мартагдсан байна, тийм ээ. Тэгээд дээр нь тэр нөгөө аюулгүй орчин гэдэг тэгэхэд одоо гудамжны гэрэлтүүлэг гэж байхгүй байна. Тэнд бас одоо хит ажилгүйдлүүд их бий болсноос хүмүүс манаас архиталт явагдаад хэрэг төв гарах, тийм ээ. Гэхдээ ийм асуудлууд маань ерөнхийдөө гэр хороолд арай илүү явагдаад байгаа юм шиг ажиглагдчихсан. За дараагийн нэг асуудал дээр гэхээр газрын асуудлууд байгаа, тийм ээ. Газар маань бол одоо Баянгол дүүрэгт бол үнэхээр хуваарлах тийм газрын одоо асуудал байхгүй болчиход байгаа шүү дээ. Тэгээд бас зарим ингээд зүйлийг ажиглахаар газар байхгүй, ялангуяа тийм зөвшөөрлгүй одоо үерийн амны энэ дээр энэ төр буучсан энэ улсууд маань байна. Тэн дээр ингээд ачингууд нөгөө цаанаасаа тэр газрын зөвшөөрөөгүй болохоор газаргүй. Тэгээ одоо нэг асандаа харилэг хорооноос ингээд нэг тусгаарлагдсан хүмүүс шиг тийм байдалтай хүмүүс энэ төр бол байж лээ л да. Тэгээ дээр нь одоо хог хаягдал гэдэг маань одоо бас яг гэр хороолт одоо нэлээх нүүрэлчихсэн. Одоо дүүргийн хот тогтчлтын маань тэр нэг хогны цэг салбаруудыг байхгүй учраас одоо яалтч байхгүй хүлээж л манай хүмүүс жалга давндаа нөгөө хойгоо хийдэг. За гэр хороолтойгоо нөгөө
бага хэмжээний газар дээрээ одоо жорлонгоо уух нөхгүй болцсон байж нэ газаргүй тийм ээ. Тэгэхээр тэнд нөгөө хөрсний бохирдол гэдэг юм одоо дээд зэрэгээр болчихсон байна. Хөрсөөр дамжаад одоо хүнсний эрүүл авах юм бол олон юм одоо гэр хороолт байна. Тэгэхээр бол ерөнхийдөө Баянгол дүүрэгт маань шийдвэрлэх асуудлууд маань гэр хороол тал руугаа илүү бас бид нэр одоо төлхөө анхаарч ажиллах зүйтэй юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хор дотоноос одоо бид нэр яаж зайлах вэ? Одоо энийг яаж одоо амжуулах вэ гэхээр л одоо нэг амны орон сууцтай болгох тийм ээ. Тэгээд амны орон сууцтай болгоё гэхтэл нөгөө инженерийн дэд бүтцийг тавьж өгөх ийм асуудлууд одоо хамгаас чухал юм шиг байна. Тэгээ энийг мэдээж зэрэг хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй, асар хэмжээний хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Гэхдээ энэ дээр миний бодлоор бол одоо зоригтой алхам хийх цаг нь болсон л гэж боддог. Одон тоглох төлөөлөгчөөр бас иргэдтэйгээ уулзаад явж байгаа. Ерөн зүгээр яг сая бас гэр хорооллын ялангуяа өмнө байдаг тулгымцсан асуудлын талаар бас алтан цэцэг нэг төвш ярьлаа л да. Ер нь яг иргэдтэй уулзаад явж байхад хамгийн одоо их ялангуяа гэр хорооллын иргэдийн зайлшгүй одоо нэн дээр одоо зайлшгүй шаардлагатай арга хэмжээг ямар асуудал байна? За хамгийн нэг чухал шаардлагатай асуудал бол гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн хойд хэсгэрээ болоод ерөөсөө төрийн үйлчлэгээс хоцрогдсон хаягдсан байна. Ерөөсөө тэр хүмүүсийг ер нь Улаанбаатарт амьдардаг гэж мэддэм болов гэмээр тийм л орчинд амьдарч байна. Яг тэр нөө тог цахилгаангүй байна. Тэгэхээр энэ чинь Улаанбаатар нийслэлийн Аз зэрэглэлийн одоо манай Баянгол дүүрч ялангуяа одоо Улаанбаатарын өнгө төрхийг одоо хөгжлийн юу нөөцийн төв айгүй сайхан одоо барилга байгууламжтай. Уг нь бол яг л зөв төлөвлөлт зөв зохион байгуулагдаж ирсэн орон сууцны хороолол үйлчлэгээний хороололт байсан шүү дээ. Гэсэн чи одоо хүн амын бөөгнөрл төвлөрөл гэснээс одоо гэр хороол их бий болсон. Гэхдээ Баянгол дүүргийн 180 гаруй хүн амтай тийм ээ. Тэрнээс нэг 20 хэдэн хувь л одоо гэр хороолт амьдарч байна л да. Тэгээд 47-8 мянган өрхтэй. Тэрнийх нь 25% бас гэр хороол. Тэгэхээр уг нь гэр хорооллын асуудал шийдэх боломжтой дүүрэг гэдэгт орж байгаа. Нийслэл дотор бол. Гэтэл тэнд одоо цахилгаангүй байна, худаг усгүй байна. Тэнд нь одоо зам тээвэр нийтийн үйлчлэгээ хүрж өгдөг юм байна. Ахуй үйлчлэгээ байдаг юм байна. Одоо халуун ус байдаг юм байна. Тэгээд одоо тэнд сургууль цэцэрлэг нь бүр хотын төв рүү орж иж байна. Тэр сургууль цэцэрлэг багтж байна, хүрэлцээгүй байна гэдэг чинь хотын төв рүүгээ сургууль цэцэрлэг байгуулад идэг. Тэднэр нь болохоор нөгөө нягтрал тэгшээд хүмүүсийн төвлөрлийг бий болгоод идэг. Гэтэл одоо хотын төвөөс тэр гэр хорооллолд одоо орчин үеийн тийм одоо дулааны тийм асуудлыг шийдсэн тийм шийдэлтэй тийм сургууль цэцэрлэгийг байгуулад ахуй үйлчлэгээний төвүүдийн байгуулад өгөхгүйгээр одоо ингээд өнөөдрийг хүртэл одоо бүр хөдөөний иргэдээс долооноор амьдарч байна л да. Хөдөөнийх нь ч бол нөгөө агарын янз бүрийн сэнсээр ингээд дэлгэрүүлдэг бүгд телевизтэй юутай явдаг. Гэтэл манай Улаанбаатар нийслэлийн маань хамгийн хөгжлийг тодорхойлсон Баянгол дүүргийн гэр хороол ерөөс хаягдсан иргэд одоо энийг өсөндөө нэг ус нь одоо тэр удирдлага нийслэлийн удирдлага бол тэрний хэсэг үргэлдэг бол ерөөсөө одоо хүний тоноос хассан юм шиг байна л да. Тийм хэсэг амьдралтай хүмүүс байна. Дээрээс нь ерөөсөө тэр айлуудаар яваад ингээд үзэхэд ерөөсөө ямар ч замбраагүй хаягдчихтай байхгүй. За бид нар явгнаар яваад болохгүй байхад тэр машинта түргэн тусламжийн машин тий галын аюулын машин одоо гарлаа гэхэд очих ямар ч боломжгүй. Хит нарийсан. Тэгээд тэр иргэдийг зохион байгуулахдаа нийтийн эрх ашиг хамгаалсан нийтийн одоо гудамж талбайг ерөөсөө чөлөөтэй байлгах тийм бодлогоо ерөөсөө хайчсан. Хот төлөвлөлт нь ерөөс хаягдсан. Тийм болохоор хин дуртай хаа газраа ингээд хашаа магадгүй өглөө босоод ирэхэд хаалгыг хаагаад барьсан байхыг үгүйсэхгүй. Тэгээд тэр нь дотроос нь иргэд хоорондоо маргаан зодон гарна. Тэгээд тэрнээс болж газрын маргаан гарна. Тэгээд бас тэнд юу харагдаж байна гэхээр яг зэрэгэлдээ хоёр айлд нэгэнд нь өгөөд нэгэнд нь газрын гişг өгөхгүй гэдэг ингээд юу хатсан байх юм. Жирдүүлсэн байх юм. Тэгэхээр би бодоод байгаа юм л да. Тэр нэгэнд хайг зэрэгэлдээ хоёр айл нэгэнд нөгөж усан нөгөөд нөхөх хэрэгтэй. Гэтэл энэ бол энэ дээр юу харагдаж байгаа нөхөр авилгал харагдаж байна л да. Энэ талын айл бол авилгал өгөөд одоо танил талтай байна. Энтийнх нь ядарсан учраас ямар ч үгүй гэрчлэгийн хамрагдчихдаггүй, газраа өмччихдаггүй. Тэгээд газраа өмчөж гэрчлэгээ аваагүй хүмүүс чинь нөгөө нийтийн үйлчлэгэнд хамрагдчихдаггүй. Тэгээд бас тэднэр өвөл гэртээ харах гэж хэдэн километр харанхуу нөхөр хонглоор явд юм бэ. Тэр нөгөө одоо юу гэдэг гудамжаар. Ямар ч тэдгэрлэлүүд ч гэсэн тэр гэрэлтүүлэх тавилаад гин товчууллаад гин зам тавилаад гин наагуурал хийгээд бол цаана нэг хэдэн иргэд хаягдсан байгааг ерөөсөн өнөөгийн Улаанбаатарын удирдлагаас хайхрахгүй хайсан байна л да тэр хүмүүсийг. Тэгээд за энэ хүрээнд одоо манай нийслэлийн ардсан намын мөрөн хөтөлбөрт бол одоо иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх
тийм одоо гол зорилго тавьсан байгаа. Тэгээд тэр хүмүүсийнхаа одоо нийгмийн асуудал, газрын эрхчлөлөө гэдлүүлэх одоо манай нам чи ингэсэн байгаа шүү дээ. Одоо малчт малын нөхсөн байгаа, орон сууцын нөхсөн байгаа, газрын нөхсөн байгаа. Одоо тэгээд ховцоогийн нөхсөн байгаа. Гэтэл энэ бүх эрх өнөөдөр дээд зэрэгээр зөрчигдөж байна. Тэгэхээр энэ бүх эрхийг одоо эдлүүлэхийн төлөө иргэд ард түмэн одоо сонголтоо өөрчилж хийх цаг нь болсон байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд одоо нийслэлийн ардчилсан намын мөрийн хөтөлбөр, ардчилсан намын одоо Монгол Улсын ардчилсан намын мөрийн хөтөлбөр ингээд үнэхээр одоо нийслэлийнхээ 13 мянган иргэдийн одоо санал дээр тулгуурлаж одоо гарсан мөрийн хөтөлбөр учраас амьдралд хэрэгжих илүү төхөмтөө ямар нэгэн худлаа амлалт ч юм уу хийх боломжгүй амлаагүй байгаа. Тийм болохоор энэ удаагийн сонгуульд одоо нийслэлийн болон ардчилсан намыг дэмжиж иргэд маань дэмжиж сандаа өгөх хаа гэдэгт итгэлтэй байна. Наран тэрний төсвөр эдийн засгийн бас нийслэлийн төсвөлөөр ер нь таны бас хүмжилтэй хандж байгаа болсон. Яг гэвэл бас ярьлаа ингээл гэр хороолт одоо захын хорооллууд руу сургууль сэтгэлийн хүрэлцээ айгаа мөн мөртлөө тэр тийм одоо сургууль сэтгэл байгуул мөнгө байхад одоо тэр одоо хөшөө дурсгал барьдаг ч юм иймэрхүү одоо илүү зардалт их мөнгө төрөг гаргаж байна гэх энэ тал дээр бас таны яриаг сонсон. Ер нь бол Улаанбаатар хотод сүүлийн 10 жил 6.4 их 80 төгрөг зарцуулсан байдаг. Энэ мөнгө л дахиад нэг Эрдэнэ тархан шиг шинэ хотыг байгуулах хэмжээний мөнгө. Энэ мөнгө өнөөдөр хаашаа орвоо гэдэг нь үнэхээр тодорхой бас байна. Хоёрдугаар сүүлийн 2 жил ихэд 40 тэрбумаар зөвхөн хөшөө баримл барьсан байна. Сүүлийн 2 жилд? Тий. 40 тэрбумаар. Тий. 40 тэрбум төгрөгөөр хөшөө баримл барьсан байдаг. Энэ мөнгөөр 100 хүүхдийн ортой 85 цэцэрлэг барьж болох нэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын одоо цэцэрлэгийн одоо хэрэгцээг бүрэн хангах ийм хэмжээний мөнгө байна. Тэгэхээр ер нь ингээд хараад байхад яг эдийн засгийн хүний хувьд одоо манай нийслэлийн эдийн засаг ер нь ямар байдалтай байгаа вэ гэдэг нь үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Одоо нийт одоо төсвийн 90 гаруй хувийг зөвхөн бидний орлогын татвараас бүрдүүлж байгаа. Гэтэл цаад нь 10% бол бусад их усээр бүрдүүлж идэг. Одоо нийслэлийн өмчлөлд бол маш хэмжээний үйл хөдлөмжүүд байгаа шүү дээ. Тэрийг түрээсэлж болж байна. Өнөөдөр түрээсийн зах зээлийн ханш өнөөдөр бараг $100 хүрсэн биш хотын төвд. Газар маш ихээр зардаг. Энэ мөнгүүд тааш нь мэддэхгүй алга болсон байна. Тэгэхээр нийслэлийн эдийн засаг дээр бол нэлээхэн томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Нийслэлийн эдийн засгийг нэлээ эрүүлэр удирдах юм цаг нь болжээ. Тэгэхээр энэ дээр бол яг эдийн засгчид байдаггүй юм болоо гэж би гайхдаг. Эрх зүйн хувьд ч гэсэн нэлээд шинжлэх асуудлууд байгаа. Нийслэлийн эрх зүйн хуульч батлагдаагүй нэлээд удаан боллоо. Одоо бид нар сая гаруй иргэдтэй хот гэхэд ямар ч хотын дүрм алга тийм ээ. Тэгэхээр энд бол нэлээд мэрэгжлийн чадвартай, ур чадвартай ийм төлөөлөгчнөр бол нэлээд шаардлагатай байгаамаа гэж харж байгаа. Цаашлбал нийслэлийн төсвийг маш өргөө зарж байна. Мөр ашиггүй цамаан байна. За тэгээд наацхан сая одон тунгалагч хэллээ тийм ээ, алтан цэцэгч хэллээ. Иргэдийн амьдралын наацхын одоо хэрэгцээ, эрүүл аюулгүй байдлыг хангах үүрэгтэй шүү дээ нийслэл чи өөрөө. Энийг хангаж чадаагүй гэж гоёл чимэглэлийн зүйлд хит цамаан байдлаар хандж байна. Одоо ямар ч замбраагүй, зохион байгуулалтгүй ажлуудыг хийдэг. Одоо жил болгон зам засдаг, жил болгон боржуур сольдог, жил болгон хайс сольдог. За тэрээс нь тэр Баянгол дүүргийн одоо нэг имиж хит хэцүү хиймэл зүйлэг байна. Би нодлон манай гаднаас Францаас нэг хүн ирээд ажлын шугамар ирээд энэ ямар сайхан зүйлэг вэ? Энэ шиг зүйлэг танаа Улаанбаатар хотод одоо ингээд дүүрэн байвал их гоё, танаа Улаанбаатар хот их гоё болох нэ гэхэд би хиймэл юм гээд ичиж хэлж чадаагүй. Тэгтээ бол гадны хүн бол тэрийг хиймэл гэж сонсвол уураг ухаалж унах. Бид нар тийм хэмжээний нөхцөл байдалд байна. Тэгэхээр бид нар бол одоо ардчилсан намын мөрийн хөтөлбөрт юу туссан бэ гэхээр төсвийн одоо нийслэлийн үйл ажиллагаа болон төсвийн одоо зарцуулалтыг иргэдтэй ил тод нээлттэй болгоё. За төсвөө яаж зарцуулахаа иргэдээс асуудаг болъё. Иргэдийн хэрэгцээг асуугаа түүн дээр нь суурлаад үндэслээд төсвөө хилддэг, зарцуулдаг, хяндаг болъё л гэж. Ингэж чадах юм бол бид нар Улаанбаатар хотын одоо хотын төвдөж байсан, хотын захын хоруулж байсан бид нар ижил нөхцлөөр одоо хангаж иргэдээ амгалан тайван эрүүл орчноор ингэж хангаж
одоо 50 амгалан амьдруулж болох юм аа. Энэ бол наацхийн ажил. Өнөөдөр одоо сүүлийн арчилдаад 22 жил боллоо. Энэ хугацаанд 22 жил гэдвэл хүний амьдралын маш урт хугацаа. Энэ хугацаанд яагаад энэ болохныг хийж болоогүй юм бэ гэж би үнэхээр гайхдаг. Өнөөдөр Монгол улс харьцангуй мөнгөтэй болчлоо. Мөнгөгүй зовлон байхгүй байна. Энд өнөөдөр хүсэл сэтгэл дутаад байна гэж ингэж үнэхээр шүмжилж байгаа. Тийм. Энэ зэрэг Улаанбаатар хотын хувьд Монгол улсын нийслэл тийм. Ер нь бусад хөгжилтэй орнуудын хотуудын хувьд тэр нь манай хот ер нь ямар төвшөнд явж байна. Ер нь зүгээр яг гадаад мэдээ явж ирсэн байх. Тэгээд хотуудтай харьцуулахад ер нь яг судалгаа байна лээ. Одоо нийслэлийн манай Улаанбаатар хот тийм ээ. Дэлхийн хотуудтай харьцуулах юм бол бас яагаад ч хөлтэй. Зөвхөн статистик дүүгээ харах юм бол саяхан одоо дэлхий дээр хүн амьдрахад хамгийн одоо эрүүл, аюулгүй, таатай тийм хотуудын жагсаал гарсан байна л. Дэлхийн 500 хот. 500 хот. Энэ жагсаалтанд бол манай улсын нийслэл маань бол байхгүй юм л. Тэгэхээр энэ юг харуулж байгаа нөхөр үнэхээр нийслэл маань бол нийслэл шиг биш. Зүгээр хот шиг л байж чадаагүй байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай улсын одоо манай нийслэлийн одоо нийгэм эдийн засгийн одоо бодлого эрүүл биш байна л да. Эрүүл биш байна. Тийм учраас бид өнөөдөр хүртэл маш их хугацаа алдаж явсан байна гэж харагдаж байгаа. Ер нь одоо юу харагдаж байгаа нөхөр өнөөдөр ингээд би нийслэлийн иргэн тийм ээ Монгол улсын иргэн нийслэлийн оршин суугч. Өнөөдөр нийслэл хот маань ямар одоо энэ жил ямар бодлого тавив, ямар зорилго тавьж ажиллав гэх юм бол санаанд үлдэх юм бол байхгүй л байгаа байхгүй. Энэтэй адилхан жирийн иргэнээс ингээд харьцуулаад асуугаад үзэх юм бол бас тодорхой хариулт хэлж чадахгүй. Тэгэхээр өнөөгийн нийслэлийн одоо явуулж байгаа бодлого тодорхой биш, ойлгомжгүй, нийслэл маань бодиттой төлөвлөгөө байхгүй, менежмент байхгүй байгааг харуулж байгаа юм л. Энэ юу хэлж ийм нөхөр үнэхээр төлөвлөж чадахгүй байна уу? Бодлого гаргаж чадахгүй байна уу? Бас үгүй. Бодлого байна. Ямар бодлого байна вэ гэхээр тэнд одоо замбраагүй, ойлгомжгүй байдал үүсэх замаар тодорхой газрын 8 хөрөнгө завших ийм одоо талд бодлого бол явж байгаа. Өнөөдөр бол ингээд төрөөс төрсөн тэр гомтнууд бол ярьж байна. Яг үнэ хэрэгтэй хотоос төрж байгаа тэр гомтон байхгүй. Өнөөдөр бид нэр ингээд хотын одоо зам маш их төвчрэлтэй байна. Агаарын бохирдол маш их байна. Яг энтэй дүүх хэмжээний л тэр гомтон төрсөн гэсэн. Бид өнөөдөр тэр гомтны төрөөс төрсөн тэр гомтны авсан мөнгөтэй тэнцэх хэмжээний одоо тэр агаарын бохирдол замын төвчрлийг л жирийн ихэд бид л үүрч байгаа байхгүй. Ерөөсөл хамгийн одоо энгийн логик байдлаар авч үзэх юм бол тийм байна. Нөгөө талаас нь бол яг зүгээр өнөөдөр бол нийслэл хотод бол ямар бодлого явж байгаа нөхөр нийслэлийн хэмжээнд одоо нийслэлийн одоо томоохон газруудыг томоохон газар чөлөөтэй том газруудыг зардаг борлуулдаг тийм ээ. Тэгэхээр орлого олдог бүхэл бүтэн одоо нэг дарга анги давхарга бий болчихж л дээ. Сүүлийн хэдэн жил тасралтгүй тэгж амьдэрдэг. Өөрөөр хэлбэл энэ бодлого маань тийм анги давхарга бий болчихлоор иргэдэд чиглэсэн бодлого явах болчихж байгаа. Энэ яаж харагдаж байна вэхээр одоо ингээд нийслэлийн одоо хамгийн байршил сайтай хамгийн үнцэнтэй газруудыг барилгын компаниуд бол хэдэн сая доллараар зарна шүү дээ. Зарна. Буцаагаад нөгөө барилгын компаниуд чинь өндөр мөнтэй барилга орон сууц барина. Тэр нөгөө газрынхаа төлбөр нөгөө орон сууцаа нөгөө төгөө шилгээгээл чинь их хэмнэлттэй хүмүүс чинь буцааж авна. Тэгэхээр орон сууцны хүн буцаалгас чинь тийм ээ буцаалгас чинь өсч чинь тийм ээ. Тэгээд тэр бодлого маань бүр цаашаа яваад яаж ийм вэхээр гэр хорооллыг орон сууцчлуулна гэдэг гэр хорооллыг зайлуулад оронд нь орон сууцны барилга барина. Ингээл жирийн иргэний одоо үл хөдлөхөд тэр өмчлөх хэрэгт халтсан. Тэрийг үл тоосон тийм бодлогод бол араасаа хэрэгжиж эхэлж байна л да. Манай одоо нийслэл төвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бол үндсэндээ бол гэр хороолд амьдарч байгаа иргэдийн үл хөдлөхөд тэрнгийг хүндэтгээд эрхийг хүндэтгээд тэр үл хөдлөхөд нь тогтцуулсан амны орон сууцчлуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн ийм одоо бодлогоор бол өөр иргэн талдаа ийм бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ одоо гэр хорооллын бас иргэдийн мэдээж хамгийн тулгымцсан асуудал. Тэгээ ялангуяа гэр хорооллынхаа утаатай болохоор тэр утаа нэргээд хотын тулгымцсан асуудал болчиход байгаа шүү дээ. Энэ гэр хорооллын одоо энэ утааг багасгах одоо энэ нийслэлийн намын одоо мөрийн хөтөлбөрдөөс орон сууч хөтөлбөр одоо өвшөө дэлгэрэнгүй задлж ярил өрнө. Утааг барилгах тал дээр ямар бодлого байна? Ямар мөрийн хөтөлбөр болчих тийм. Талбай захлагаас зэг багнаар барина. Тийм. Өөрөөр хэлбэл одоо мөрсөнд нойртож байсан үг. Тийм. Өөрөөр хэлбэл тэр нэг уурхайн аманд нь шахуул одоо станцаа барьж ижил өртөг юм нь бол багасх юм байна л да.
Тэр утгаараа бол яг одоо урхан амдаа шахуу станцаа барьж байгуулна. Тэгснээрээ бол Улаанбаатар хотод бол эрчим хүчний хангалтыг бол эрс нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Одоо 100 мянган айлын орон сууц гэж яриад байна шүү дээ. Ер нь бол 25 мянгаыг бариад ер нь манай цахилгааны их усүр дуусч байгаа. Цахилгаан бол хүчин чадлыг тийм өрнө. Тийм учраас 5 дугаар цахилгаан станцыг бол барихаас өөр арга байхгүй. Цаашлбал бол ганцхан амны орон сууц хөтөлбөрөөс гадна орон сууцны хөтөлбөрийг бол өргөжлүүлнэ. Орон сууцны хөтөлбөр одоо өөрөлдвөл ажилтаа хүн бүр орон сууцны моргжийн зээлд хамрагдах боломжийг арилснаа болгоно. Ийм мөрийн хөтөлбөртэй бол тусгацсан байгаа. Ер нь бол одоо сэтгэл байв шийдэл байна гэж тий. Түрүү одоо янз бүрийн их усрыг бол босгож болно. Бид нэр өнөөдөр хөгжлийн банка байгуулсан байна тийм ээ. 650 саяыг босгосон. Цаашлбал нийслэл өөрийнхөө өмчийг барьцаалаад их хэмжээний хөрөнгө босгох бас боломж бас бий тийм ээ. Тэгэхээр бол бид нар иргэдээ орон сууц хөтөлбөрийг бол бүх талаас нь бол дэмжиж бодлогоор дэмжиж ажиллана. Ялангуяа иргэд маань өнөөдөр өндөр хүүтэй богино хугацааны зээлд бол маш их одоо дарамтанд орж байна. Зарим нь бол урьдчилан төлбөрөө хоримтлуулж чадахгүйгээсээ болоод орон сууцны зээлд чамрагдаж чадахгүй байна. Энэ болгоныг бол төрөөс бодлохоор зохицуулах нь зүйтэй маа. Тэгээд орон сууцны 2 дахь зах зээл хийж бас олон жил ярьлаа. Энийг бол бас нэвтрүүлэх цаг нь болжээ. Энэ үндэс засны зах зээлийг бид нар хөгжүүлнэ. Энэ тал дээр бол манай мөрийн хөтөлбөр бол төлхөө чиглэгдсэн байна. Мэдээж нам болгоо одоо ингээл улсын хөгжүүлэх, нийслэлийн хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулж жишээ нь одоо нийслэлийн арслан 5А гэдэг чинь л авилгагүй Улаанбаатар гэдэг чинь тийм. Яг энэ хөтөлбөртөө нэг тодорхой одоо авилгыг одоо ингэж арилгана, ингэж багасгана гэсэн одоо тодорхой мөрийн хөтөлбөрийн тухай ярьсан. Тэр нь үл одоо ингээд бидний нүдэнд харагдаж байгаа одоо иргэд бол одоо яг тийм бодиттой юм л гэж байна шүү дээ. Бид нам болгол ярьж юм ярьдаг тийм. Нүдэнд харагдаж байгаа нийгмийн тулгымцсан асуудал бол агаарын бохирдол тийм ээ замын төгжрөл байна. Гэхдээ энэс илүү хор аюултай зүйл байна. Тэр бол нүдэнд харагдахгүй авилгалын сүлжээ байхгүй. Үнэхээр бид нүдэнд харагдаж байгаа зүйлийг хараад байгаа болохоос цаана чинь энэс илүү хор уршигыг бол авилгалын сүлжээ үүсгэж бий болгосон байна. Энэ бол одоо бас нийгмийг бол одоо цаашид хөгжөхөд бол хамгийн том саад болж байгаа зүйл. Авилгалыг бас багасгах нэг юм байгаа юм л да. Яг манай мөрийн хөтөлбөр тусгацсан байна. Одоо тусгай зөвшөөрлүүдийг ингээд үгүй болгоно гэсэн байна. Тэгээд одоо жишээлбэл жирийн хүн ингээл жирийн нэг одоо гэр хороолоор явж ин л да би яваад үзлээд гэсэн чинь нэг хүн одоо би аюу сайхан талбай тогшуулд аюу сайхан бараа таварсаа тэр уулын хонг бүр үзүүрт аваач нэгөөс нь төрийн хүрэх чадахгүй үл шиг тэнд хүрсэн байна л да. Тэгэхээр тэр хүнд ингээд ядаж нэг ажлын байрны дүгнэлт өгөхээр ерөөс өгөхгүй. Тэгсэн мөртлөө хотын төвд бүр ингээд дагтарсан нэг жижигхэн ямар ч ариун цүрэг утаандаа дарагдсан одоо тийм олон жил болсон юм болохоор 8 нэрийн бүр архич зарах зөвшөөрлөг өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс зөвшөөрөл авч чадахгүй байна. Ядаж ажлын байрны дүгнэлт авч чадахгүй байна. Энэ бүхэн маань юутай холбоотой авилгал өгсөн хүн тэрийг авдаг. Авилгал өгөөгүй хүн бол тэгээд одоо тэр төрийн үйлчлэгийг иргэдэд үзүүлж чадахгүй. Мөртлөө одоо ингээд тэр төр бол үйлчлэгийг хүргэж чадахгүй шүү дээ. Иргэн хүн тэрийг дамжуулж байгаа. Тэр хүнд одоо саад дотор дэмжихээсээ илүү саад дотор болсон асуудлууд их байна л да. Тэгээд бас нэг юм болохоор одоо энэ тусгай зөвшөөрлүүд гэдэг нэг юмнууд эдгээр чи ерөөсө хүмүүсийг үйл ажиллагаа явуулахад маш их хүн суртал маш их дарамт болдог. Одоо төрийн үйлчлэгээний байгууллагууд үзүүлж байгаа да. Тэгэхээр одоо энийг манай мөрийн хөтөлбөртөө төрийн үйлчлэгээ гэхээр одоо нэг төр гэхээр нэг томол нэрх мэдэлтэй хүн гэдэг төрийн албан агч өөрийгөө тэгээ ойлгочих. Тэр хүн орж байгаа яах ч байж цаг байхгүй гэдэг иймэрхүү маягаар харцдаг. Гэтэл энэ бол төр ард түмний төрийн засгийн эрхийг ард түмний мэдэлт байдаг гэдэг ингээд үндсэн хуулиар заасан байдаг. Тэр эрхийг нь ард түмэнд эдлүүлэхгүй дунд нэг юм саад дотор байна л да. Тэгэхээр тэр хүмүүсийг ядаж оюун санаанд нь өөрчлөж төрийн алба биш нийтийн алба гэж өөрчлөж байгаа энэ одоо хуулийн зөвсөн мэсэл энэ одоо зөв зөвхөн асуудал байгаа юм да. Хүний оюун сэтгүүгээс бас шалтгаалдаг юм байна л да. Төр гэхээр нэг л данхар юм гэдэг яриад байж ард түмэнд тийм ойлголт өгсөн. Одоо нийтийн алба гэдээ ороод ирвэл нэрээ нийтийн үйлчлэгээ гэдгээр хараа. Нэрээ би чинь нийтэд үйлчлэх хэрэгтэй хүн шүү
гэж хүний ухамсарч гэсэн өөрчлөгдөх юм болов. Тэр эндээс үүдээ тэр нэг хүн зуртлаа үзүүлж авилгал гар хардаг тийм ээ. Авилгал өгдөг энэ асуудлаас тодорхой хэмжээр багасах юм болов. Ер нь бол жижиг гэлтүү тийм юмнаас эхэлж авилгалын асуудал шийдэгдэж байгаа юм л да. Тэгээ яг өнөөр яг авилгалаа өмгөөлөгч хүний хувьд хэлэхэд авилгалын хэрэг гэдэг ингээд зүгээр нэг юм хулгайч нэг байцаагч нэг мөнгө өгсөн хоолны мөнгө өгсөн ч юм уу. Зүгээр нэг хүн тусгай зөвшөөрөл авахгүй 100,000 төгрөг нэг хүн баярлалаа гэж 100,000 төгрөг өгсөн юмнуудыг шалгадаг болохоос биш тэр олон цагуун төгрөгийн цаана нууц байгаа тэр амар том шүлжээтэй тэр нэг бол мэддэм байлээ. Мэдсэн мөртлөө одоо би ч бас цагдаагийн байгууллагад янз бүрийн таньдаг хүмүүстэй ингээд уулзж байгаа. Хэрэг илрүүлээд одоо тэр цагдаагийн байгууллагаас хэрэг илрүүлээд ажиллаад гараад ирдэг байхгүй. Тэгэнгүүт нь удирдлагууд нь одоо дээшээ энийг ил гаргаж ямар шатанд нь хүрэхгүй ингээд дарахгүй гэдэг бас удирдлагууд нь мэддэм байлээ. Тэгэхээр удирдлагууд одоо ерөөсөн цагдаагийн байгууллага төр авилгал одоо тодорхой шатны байгууллагын одоо хуулийн байгууллагын удирдлагууд болоод ерөөсө хараат байдаг гэдэг нь харагдаад байгаа. Хараат учраас тэр чинь шийдвэр гаргах. Үнэхээр одоо тэр доотлын жинхэнэ ажилчдын хийсэн шудраг хөдөлмөрийг нэг албан байгууллагын тэр төрийн хуулийн албан байгууллагын дарга нар нь ерөөсө дарах уу нээх үү одоо цаашаа шүүхрээ явуулах уу нэг бол хэрэгсэхгүй болох уу гэдэг асуудал мэддэг эрх мэдэлтэй. Тэр эрх мэдэлтнүүд бас ингээд юу тодорхой хэмжээний авилгал янз бүрийн шүлжээ үүсгэх юм нөхцөлийг үүсгээд тийм учраас одоо эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэг ядарсанд нь хууль үйлчлэх гэдэг чинь амьдрал дээр яг байна л да. Яг ингээд өмгөөлөлийг явж байгаа үнэхээр тэр эрхэн зөрчилж байгаа асуудал үнэхээр байна. Тэр бас ингээд ард иргэд одоо баян чингэл хүн хоёр ялгамжтай одоо байдлаар ингэж хандаж хууль шүүхэн байгуулагч гэсэн хоёр ялгамжтай байдлаар хандж байгаа ийм асуудал байна. Тэгэхээр би зөвхөн хууль шүүхнийхээ хувьд энэ шударга бос энэ хүн ард иргэдээ яалгасан тийм ээ. Энэ дээгүүр доогоор мөнгөтэй төрхтэй гэсэн энэ юмнуудыг ерөөсө таслан зогсоох цаг нь болж өөрчлөх цаг нь болж шинжлэх цаг нь болж энэ өнөөгийн удирдлагыг шинжилээд үзэх шаардлагатай болсон байна гэж ард иргэдтэй бас. Манай хотын хамгийн том баялаг бол газар байсан шүү дээ тийм ээ. Одоо газар маань бол ингээд зартаа дуусчихсан. Өөрөөр хэлбэл одоо хамгийн том жишээ бол манай хүүхдийн парк байна тийм ээ. Ямар сайхан том газар байлаа. 3.1 нь үлдсэн байл тийм ээ. Тэгэхээр газар маань одоо байхгүй болчихсон. Тэгэхдээ энэ юу харуулж байгааг бол нийслэл Улаанбаатар хотод аль одоо байшин сайтай зөвчтэй газруудыг бол одоо бүлэглэн бөөнөр борлуулдаг сүлжээ байна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас одоо барилга баригдаагүй гэдэг. Тэгэхээр тэрийг бид нар бол одоо бид нар бол нэр нийслэлд ингээд үнэхээр ард иргэд итгэж сонгох юм бол тэр одоо өмчлөө авчихсан барилга барьж эхлэх байна. Тэрийг бол хүчингү болох эрх нь байгаа. Яг тэр энэ төр засгийг энэ газар олгосон энэ шийдвэр гаргагч нарыг өөрчилсөн тохиолдолд энийг хүчингү болгож буцаага тэндээ тэр ямар сайхан ногоон байгууламж би тэрний зургийг авъя гэж бодсон. Яг тэр үнцээр нь болголоод овоолцсон байна. Одоо ч гэсэн байгаа очиад харуул. Тэгэхээр тэрийг хайрн сайхан олон 10 жил ургаж ирсэн тэр ногоон байгууламжийг ингээд болголоод татаа хийцээ. Яг тэр тэнд барилга барих. За энэ удаагийн одоо ингээ удахгүй 10 хэдэн оны дараа сонгуул болно. Энэ сонгуульд хэрвээ ингээд Баянгол дүүргийн бид дөрөв төлөөлөгчийг тийм ээ бид нар хоёр хуульч хоёр эдийн засгчид бид нар сонгох юм бол энэ нийслэлтэй холбоотой тэр наадлын одоо Оросгийн хэлдэг тэр хүүхдийн паркт олгосон газрын эрхийг хүчингү болгох нь бол нэг номерын гэдэгт одоо би зөвхөн иргэн хүнийхээ хувьд санаа зовж байгаа. Тэгэхээр энэ ингэж хүчин эрх мэдэлтнүүдийн гаргасан ийм их мөнгө төгрөг авилгалаар шийдвэрлсэн энэ шийдвэрүүдийг бол бид нар бүгдийг одоо хүчингү болох талаас нь ажил цагаар 3-1 байх бол жижигхэн тэгээд хүүхдийн баяр болдог хүн болон хүүхдийн баярлуулахыг боддог. Нөө одоо хотын зөвлөлд нь хүн амын дотор орсон. Ер нь бол яг зөвөр ингээд өмнөх одоо нийслэлийн сонгуулиуд, орон нутгийн сонгуулиудыг харж байхад энэ том авилгалын бүтцэд тийм ээ сүлжээнд нэгдэх гэж хүмүүс бас их ордог сонгуульд оролцдог хандлага байгаа байхгүй. Бидний зорилго бол хизээч энэ авилгалын бүтцэд зөв нэгдэх гэж биш. Харин энэ бүтцийг задлах гэж тийм ээ таслах гэж орж байгаагаараа бас онцлог. Яг зарим одоо удаа дараа сонгогдож байгаа төлөөлөгч гишүүд бол их бага хэмжээгээр ямар нэг хэмжээгээр нэг газар нэг өмч нэг их албан тушаалаа ашиглаад тийм байдлаар бол одоо сүлжээнд холбогдсон байдаг авилгалын бүтцэд. Бидний зорилго бол ямар нэгэн тийм сонирхол байхгүй. Харин ч одоо залуу улсын хувьд бол энэ одоо байж башгүй зүйлийг бол одоо асан зогсоох ийм зорилго бол бид сонгуульд оролцож байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр авилгалд өртөх одоо тийм шаардлага байхгүй. Яг бол бид бүхэн бүгдээрээ өөрсдөө хийж бүтээгээд өнөөдөр байр сууриа олцсон улсууд. Өнөөдөр ингээд байр сууриа олчихсон мөртлөө нийгэмд энд харшуулаад байгаа энэ зүйлийг харахад үнэхээр би хийхгүй юм бол өөр хин хийх юм гэсэн юм сэтгэл биднэрт урт төрж байгаа байхгүй юу. Үнэхээр найз нөхд ч юм уу эсвэл ямар нэгэн танил талмаач юм хэлдэг л дээ. Улс төр гэж та муухай юм шүү дээ. Яах гэж тийм балан юмраа орж байгаа юм гэдэг. Тэгээд хэдийгээр улс төр гэж хэцүү гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн ерөнхийдөө бол одоо хин нэгний хийн гэдэг ингээ хүлээгээд нэлээд олон жил болоход үнэхээр
энэс илүү байлгаж болох болцоод юмыг байлгаж чадахгүй байгаад нь харамсаад байгаа байхгүй юу. Тийм учраас бид бүр бол ерөөсө гар заяа одоо нийлж ерөөсө багаараа оролцох зайлшгүй ёстой юм байна гэдэг. Багаараа явж ийж мөрийн хөтөлбөр. Багаараа явж ийж энэ одоо намын одоо мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна. Тэрнээс одоо хин нэгэн хүн ганцаархнаа гараад тэнд болж чадахгүй. Яа тэгэхээр одоо нийслэлийн одоо удирдлагыг гэлтэх чинь хин нэгэн одоо засгийн одоо хин ямар нам барьж ялж чинь тий тэр ясан намаас одоо ингээ хүчээр томилчдаг. Ер нь дэлхийн жишээ дээр харахад бол нийслэлийн удирдлагыг бол ард иргэдэд ингээ сонгодог байдаг шүү дээ тий. Тэгээд тэр нийслэлийн үйл ажиллагаа нь өөрөө ил тод байгаад тийм үү. Тэр үйл ажиллагаанд нь ард иргэд нь өөрөө хяналт тавьж чаддаг. Өөрөөсөө тэр бодлогот нь оролцож чаддаг байж энэ маань ингээ зөв зөвтэй голтөрлөө явдаг байна. Тэгтэл өнөөдөр Монгол улс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг ингээ та нар боддоо. Би бас тэр чинь саяхан олж мэдчихэм юм. Ер нь ямар байсан ингээ бид нэр одоо нас нэр маань ямар байдгийг бид хэд чинь бас өөрсдөө ингээ судалгаа хийн штэ. Ингээ судалгаа хийх явцад үзэхэд ерөөсө жилд 2 удаа тавралтдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр 2 удаагийн хурлаар юуг авч хилцэх юм, ямар асуудлыг шийдэх юм энэ бол айгүй ойлгомжгүй асуудал байна. Тэгэхээр нийслэлийн одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хурал бол мэдээж хэрэг байнгын үйл ажиллагаатай байж аж тэгээд тэр үйл ажиллагаа нь хард иргэдэд нээлттэй байж аж энийг бид нэр хийж чаднаа л гэсэн ийм байр. Энэ бол манай намын одоо мөрийн хөтөлбөрийн хамгийн том зорилго. Нэг зүйл хэлээ. Манай одоо нэртэй нийтлж 60 сар хүрээ нэг сайхан нийтлэл бичсэн байлаа. Авилгалын үнэлэхүй жишг хот буюу одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо нэр дэвшигчдээс одоо асуух 7 зүйлгээд асуулт тавьсан байлээ л дээ. Тэгээд бид тэр 7 асуултанд бол хариулахад бол баяртай байна. Өөрөөр хэлбэл тэр эхний асуулт нь юу вэ нөхөр одоо энэ авилгалын сүлжээнд нэгдэх үү, тасдан зогсоох уу? Эхний асуулт тийм байна. Тасдан зогсоно. Бид 4 болохоор энэ 7 зүйлэнд бол бүгдэнд нь одоо эерэг хариулт өгч байгаа. Ямар нэгэн одоо авилгалын сүлжээнд холбогдсон тэдэн талцсан тэр утгаараа бол бид бол энэ 7 асуултанд бол одоо бүгдэнд нь хариулж чадж байгаа. Ийм 4 одоо нэр дэвшиж байгаа. Магадгүй одоо бидэнтэй өрсөлдөж байгаа бусад 4 нэр дэвшигчээс тэр 7 асуултыг асуугаад үзээрэй. Бас янз янзаар л хариулах байна. Би бас та хэдийн бас анкет танилцчихсан хуулийн салбартаас 10 гаруй жил ажилласан. Яг л одоо өмгөөл хууль зүйн чиглэл явж яадаг. Модон өмгөөлөгч бас хууль зүйн чиглэл 10 гаруй жил ажилласан. Алтан цэцэгчээ бас 24 жил одоо санхүү эдийн засгийн ингээд нэгтлэн бодогчоос ингээд ажиллаад ингээд явж байгаа. За нарамтай нэр дэвшүүлж мөн одоо бас тийм хуулийн салбарт 16 нэгтлэн бодогчоос нахвалаад салбарын одоо үйл ажиллагаа эрхэлсэн захирал хүртэл ингээд яг л одоо ард түмний ярьдгаар хариун цагаан хөдөлмөрөөр амьдралаа бий болгож явж байгааг ойлгож байна л. Төрөө нийтийн үйлчлэгээний алба, төрийн үйлчлэгээний албыг, төрийн албыг нийтийн үйлчлэгээний алба болгоно гэдэг одноор ярьж ирсэн. Тэгэд би бас өөрөө ярьж байгаа сонссон. Яг л өөрөө банкнд ажилладаг тийм үү. Хүн банкнд ороо үйлчлүүлэхэд банкны одоо дийлэр хүлээж аваад үйлчлчихэд та надад дүн тавина уу гэдэг хэвчтэй. Тийм дүн тавилдаг үйлчлэгийг одоо төрийн албанд нэвтрүүлье. Тэгээд эргээд тэр одоо муу дүн аваад иргэдтэй одоо хүн суртал гаргадаг ч юм уу асуудал гаргахад тухайн хүнтэй цалин мөнгөтэй ч юм асуудалтай очдог. Ийм үйлчлэгийг төрөд нэвтрүүлье гэж бас таны нэг ярианд гарсан байсан л да. Энэ талаараа бас ярил. Зөвхөн ч юм шиг санагдчихсэн л да. Ер нь бол бас миний одоо нэр дэвсэн бас нэг шалтгаан энэ. Өнөөдөр төрийн үйлчлэгээ гэж юу гэхээр ерөөсөө л төрийн үйлчлэгээ маань тийм нэгдүгээр хүн сурталтай тэрийг бол хүн болго мэдчихэж байгаа. Тийм төрийн үйлчлэгээ гэж юу вэ гэхээр ард иргэдтэй үйлчлэхийн тулд ард иргэд нь төрдөө мөнгө төлөөд татвараараа мөнгө төлөөд биднэрт үйлчлээд өгөөч гэд үйлчлэл байгуулсан л одоо нэг үйлчлэгээний байгууллага. Өөрөлд төрийг анх бий болохдоо бид нар амгалан тайв амьдрмаар байна. Нийгэмтэйгээ харьцсан байна. Бизнес хиймээр байна. Энэ зүйлийг нийгэм маань зохицуулаад өгөөч тийм ээ. Биднэрт энэ тодорхой хэмжээний энэ дээр үйлчлэгээ үзүүлээд өгөөчгээд иргэдэн татвараа төлсөн. Тэр татвараар одоо үйлчлэгээний төрийн үйлчлэгээний байгууллагын ажилтнууд цалинждаг. Тэгэхэд өнөөдөр бизнесийн байгууллагын үйлчлэгээний ажилтан, төрийн үйлчлэгээний ажилтан хоёр бол газар тэнгэр шиг зөрүүтэй хандлага нь. Энийг би үнэхээр бол үнэхээр шүмжлэлтэй ханддаг. Иргэн хүн ороод ирэхэд баярлж өгөх хэрэгтэй. Яа тэгвэл тэр хүн чиний цалинг төлж байгаа байхгүй юу? Энэ сэтгхүүг нэгдүгээр төрийн үйлчлэгэнд суулгах хэрэгтэй. Хоёрдугаарт ер нь үйлчлэгээ гэж юу юм бэ гэдгийг бол жинхэнэ мэдрүүлж тэднийг сургаж одоо иргэдээ одоо хүндэлсэн, дээдлсэн тэгжээж миний одоо ахуй амьдрал дэвшлэн би ажилтаа байна, тийм ээ?
миний цалин урамшуул одоо энэ хүнд яаж үйлчлсэн эсгээс хамаарч цалин урамшуул маань өсөх юм аа, дээшлэх юм аа гэдгийг ийм тогтолцоороо шилжүүлэх нь зүйтэй. Өнөөдөр та нар ямар ч байгууллага, за Mobicom, Skytel гэл үүрэн телефоны хувийн бизнесийн компаниуд тийм үү, банк ч аль нь чалгаагүй одоо харилцагчаа орж ирэхэд инээмсэглээд баярлаж өгдөг. Тэр жишгийг би төрийн үйлчлэгээр үл оруулъя гэж. Өнөөдрийн төрийн үйлчлэгийг бол одоо өстой байрын бол өстой 360 градус, 180 градус эргүүлж тавина л гэсэн үг. Энэ бол аюул чухал зүйл тийм. Тэр сайхангүй битсэн байлаа. Өөрөөр хэлбэл авилгал бол өнөөгийн хотын удирдлагын оршин тогтнох үндсэн нөхцөл нь болжээ. Энэ бол үнэхээр хэвийн үзэгдэл болчихжээ гэж. Өнөөдөр бүх шатандаа хотын газар нийт юмжийг хулгайлж байна. Ерөөсөө энэ хулгай бол хэвийн үзэгдэл болчлоо гэдгийг бол энэ бол бас одоо олж яриг насчид нэг тогтолцоо хэмэд одоо шинэ нийслэхэд одоо 2012 оны өнөөдөр хүртэл 20 жил одоо нэг нам дангаараа нийслэр хийсэн байна шүү дээ. Энэтэй холбоо тавьж болох тийм. За холбоотой. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо манай өнөөгийн нийслэлийн удирдлага маань олон нийтэд тийм аа хотод асуудал хэвийн байгаа юм шиг тийм ээ. Бүх юм болдог ямаараа хэвийн явж байгаа юм шиг ийм царай гаргаж байгаа нь л хамгийн одоо асуудал юм аа. Уул нь бол одоо сэтгэл нэмзэлтэй хүн бол үнэхээр болохгүй юм шүү. Яах вэ? Яаж шийдэх вэ гэдэг асуулт ярьж болно да. Гэтэл эсэргээрээ болохгүй байгаа зөндөө юм байсаар байтал тэрийг нуучаад царайгаа сайхан нэмсэглээл тийм ээ. Тэгэл ийм бүх юм хэвээ явж гин гэж одоо атомны урж байгаа. Энэ тийм туу цаачлал тийм ээ. Тэр үнэхээр одоо бас тэгэхээр нэгэнт ингээд үр ашиг өгөхгүй шүү дээ. Өнөөгийн бодлого. Тэгэхээр өнөөгийн бодлого замраагүй байгаа цаад агуулга нь болохоор одоо бодлого тодорхойлохгүй байгаатай болно ш. Замраагүй байдал донд газар хөрөнгө зарчхын тулд хотын бодлогыг заавал менежмент хөө төлөвлөгөө ойлгомжгүй байдлыг зориуд үсгэж байгаа. Энэхээр төлөвлөгөөтэй бодлоготой ойлгомжтой тодорхой болчихвол тэрнээсээ гаж чадахгүй болчихно шүү дээ. Тэгэхээр цаад ингээд бодлоготойд байгаа шалтгаан бол ерөөсөө хөрөнгө зарчих газар одоо дамлагтай холбоотой тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд бол ийм одоо замраагүй байдлыг бол зориуд бий болгож байна гэж байна. Одоо энэ задлан салах нь одоо сонголтоо өөрчлөөл гэж таг үзсэн. Бидний зорилго ийм шүү. Одоо 20 жил явлаа үр ашиг өгөхгүй байх нь бодлого. Энэ арга барил ерөөсөө болохгүй. Дахиж гарахгүй байна. Тэгэхээр ер нь бол одоо үдэнгүй өгөхгүй байгаа юмыг сайжруулна гэж ажиллахгүй шүү дээ. Ерөөсөө бүхэлд нь солих хэрэгтэй. Шинжлэх хэрэгтэй. Одоо нийслэлд 20 жил одоо нэг нам ирэх байлаа шүү дээ. Одоо салхи харуулад ингээ сонхоо цэлэдэл онгоолгоод нэг ерөөл арга харуулад үүсэх цаг болцсон байхгүй. Шууд дээр нь бас харилцагын механизмыг бас сайжруулах хэрэгтэй. Яг бол одоо ингээл асар олон одоо хууль бус үйл ажиллагаа явуулчаад ямар нэгэн хэмжээнд хариуцлага тооцох гэхээр ерөөсөө нэг ажлаас хаалгагдах ч юм уу тийм ээ. Эсвэл гадаад гараа дөрөв явждаг ч гэх юм уу. Эсвэл ингээ явчихсан ийм ямар нэгэн тийм хариуцлагын тогтолцоо механизм байхгүй болчихсон байхгүй юу. Нийслэлээс үүдээ банк их хурл Тэгэхээр удирдлагууд иргэдийн төлөөлөгчнөр багаараа ч юм уу жилдээ нэг удаа энэ уулын мохортойгоо иргэдэд очиж үздэм болов юу? Энэ та ингэ уулын дотор хүн амьдарч шээ. Нийслэлийн иргэдийн орнд дэвшиж штэ. Мэдээж өмнө нь одоо танад тойргуудад нийслэлийн иргэдийн орнд за нийслэл дангаараа нэг нам барьсан гэж нэг намаас төлөөлөх сонгогдсон байж таараа. Тэр хоёр нь иргэдтэйгээ ажилдаг, уулздаг энэ хэлэн халгины тим байна. Сая дөрөв бас таны ярианд гарч ирсэн тийм. Нийслэлийн иргэдийн хурал жилд 2 удаа оролдог. Энэ том нийслэл шүү. Ингэж одоо жил 10 дугаар хорооны иргэн багт. Та ч 23 дугаар хороонд ирж байгаа тийм. 23 дугаар би өөрөө 10 дугаар хороонд яг жинхэнэ тэр утаан дотор ч амьдардаг. Тэр утааг зүгээр нэг тухайн үед нь зүгхээл ингээл гэхдээ бид нар бас ингээл гэрээсээ гараад машин суугаад ажил дээр очдог учраас бас би нэг би заримдаа ингээл нэг шаардлага гараад ингээл нэг автобусны буудлын хүрхэн дэдгүр авах юм уу хооронд явхад хоолоо хорсоод үүд орсдог байхгүй. Тэгээд нийслэлийн төлөөлөгчид ямар хүмүүс байгааг би мэддэггүй байсан. Тэгээ сая ингээд нөгөө сонгогдох болоод ингээд нам маа надад бидэнд ихтгэл өгөө тийм ээ. За та хэдэл одоо мэрэгжлээ энэ мэрэгжил чадал энэ бүх боловсруулалтаа одоо энэ намынхаа мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бол нэр дэвших одоо шаардлагатай хүмүүс гэж биднэрт ихтгэл үзүүлсэн. Багаараа бид нарыг дэмж гаргаж суучирсан. Намын гишүүд судлаад ингээд явхад өөрийнхөө тойргийн би ч гэсэн иргэн хүний хувьд одоо өөрийгөө л болгоод яваад байгаа болохоос төр надад ингэж үйлчлэх хэрэгтэй гэсэн ойлголтыг одоо нөө төлөөлөгч мартцсан байгаа байхгүй юу? Сонгосон. Над шиг юм хүн айгүй олон байгаа. Нөө төлөөлөгчд нь иргэдээ эргэж тойрдгүй учраас төлөөлөлгээд утгаа алдчихж байгаа учраас ерөөсөө хүмүүсээ таньдаг. Одоо ч гэсэн хүмүүстэй гэр ороолоор яваад байш ороолоор яваад хэн гэдэг хүн сонгогдсон бэхээр мэдж байгаа хүн байхгүй. Тэгээд одоо тэр хүмүүсийг ч гэсэн би одоо бас нэг юм бодосоо төлөөлөгчөөр сонгож байгаа юм бол ядаж сонгуулийн үеэр танигддаг шиг жилдээ нэг удаа ингээд
тэрийгээ сануулад ингээд байвал тэр хүмүүс чинь мартахгүй шүү. Тэгэхээр мартцсан байд гэдэг чинь одоо төлөөлж байгаа утга нь алдагдаад ер нь бол төлөөллийн байгууллага бол биш болчихжээ. Тэгэхээр нийслэлийн удирдлага, нийслэлийн төлөөллийн байгууллагыг бүтэц тэр хурлын дийлэх тийм ээ. Жилд одоо 2 удаа уралдаг бол жилд одоо гэдэг жилд одоо 12 сар байхад 12 удаа уралдаг. Дээрээс нь одоо төлөөлөгчд гэж тэргүүлэгчд гэдэг нэг хэсэг хүн хуралдаад асуудал шийддэг гэж. Тэгэхээр тэр бусдын төлөөсөн бусад иргэдийг төлөөсөн төлөөлөгчд маань одоо яах юм? Юу хийх ёстой юм бэ? Тэгэхээр иргэдэд төлөөлж чадахгүй бас асуудал энд байна. Тэгэхээр энийг ер нь бүхэлдээ одоо тэр хурлын бүтэц бүрэлдэхүүн одоо зохион байгуулалт тогтолцоог ерөөсөө шинжлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр одоо энэ удаад шин удирдлагатай шин одоо иргэдийн хуралтай тийм ээ шин бүтэц зохион байгуулалтаа юм шин төлөвлөлтөд одоо шин одоо сэтгэлгээтэй ийм сайхан нийслэлийн төлөөлөгчдийг сонгоошоо юу харж байна гэхээр нийслэлийн эдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдгийг бол эрх дарах гэж юусэн харахгүй. Үгүй ажил гэж харж байгаа. Жишээ нь одоо манай Улсын их хурлын гишүүн манай Баянгол дураг арчсан намын дарга Эрдэнэ дарга мөн нийслэлийн эдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одон туяа дарга нарын жишгээрл бид нар үл энэ ажлыг бол одоо хийж өөрчлөхийн төлөө явна гэж бодож байгаа. Манай одоо Эрдэнэ гишүүн гэхэд бол их оронч тийм ээ. Их хурлын гишүүдээс хамгийн их тойрог дүүргэдээ ажилласан хүн бол Эрдэнэ дарга л байгаа байхгүй. А бид тэр хүмүүсийн ажиллааг байх шүү тийм. Бид тэр хүмүүсийн дэргэд 4 жил хамт явлаа. А их хурлын гишүүн гэдэг чинь юу хийх ёстой иргэдийн төлөөлөгч гэдэг чинь юу хийх ёстой гэдгийг бид тэр улсуудаасаа үлдэж жишээ авч тэр улсуудаасаа сурсан зүйлээ одоо хэрэгжүүлэх яг тэр улсууд шиг л ажиллана. Зарчим нь ерөөсөө өнөөдөр тийм яг үнэ. Өнөөдөр иргэдтэй уулзаад үнэхээр сайхан тийм ээ бардам тэр хоёр гишүүн маань төлөөлөгч маань маш их зүйлийг хийсэн иргэдтэй хамгийн ойр байсан ийм одоо жинхэнэ иргэдийн төлөөлөл болсон юм хүмүүс байсан тийм. Тэр хоёртоо өнгөрсөн энэ парламентын төвшөнд Эрдэнэ гишүүн бол хамгийн сайн ажилласан тийм ээ. Тойрог дүүрэгтэй бол маш их төвтэй ажилласан гишүүнээр шалгасан байл. Өнөөдөр маань нэвтрүүлэг бол ер нь юу штэ. Нэгд Баянгол дүүргийн одоо тойрогт нэр дэвшсэн хүмүүс оролцож байгаа. Ялангуяа Баянголын хавцаг зөрөөс нэвтрүүлгээс таарах юм тийм ээ. Тэгэхээр тийм учраас таад манаас Баянголоос дэвшсэн сонгогдсон гишүүдийн тухай ярьж байгаа гэж ойлгож байна тийм. Тий, өөрөөр хэлбэл бид дөрөв маань нөгөө хоёртойгоо баг болж орж байгаа. Улсын их хурлын төвшөнд, нийслэлийн төвшөнд яаж болооч та хэд баг уйлдаж ажиллах уу гэдэг л нэг бодлого тониолж бид нар орж ирж байгаа. Тийм учраас бид бол одоо бөөнөрөө гарч чадвал бидний тавьж байгаа зорилт бодит амьдрал болно. Босод намуудын гишүүд шиг босод намуудын нийт төвшигч шиг тийм ээ. Тус тустаас орчлогоо хийгээд тус тустай юм яриад явахгүй байна. Үндсэндээ би ингэж ойлгож ил одоо жишээ нь Эрдэнэ гишүүн Баянголчуудын тэлийг авч сонгогдоод үнэхээр Баянголчуудын төлөө ажиллаж чадчихна. Тийм учраас бид нар нэг учраас та бүхэн бас Баянголчуудын тэлийг аваад тэрөө танаас сонгох юм бол ажиллаж чадна гэж ингэж ойлгох гэдэг тийм. Эрдэнэ гишүүний одоо тэлийг чадал нь одоо 4 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Бид дөрөв чинь юм багхгүй. Дөрвөлээ дандаа иргэдэд ингэж тосч үйлчилдэг ийм байгууллагад ажилладаг хүмүүс. Иргэдийг төлөөлөөд иргэдийн төлөө одоо Оросоо битүүр бол өмгөөлөгч гэдэг чинь хүнийг иргэдийг эрх ашиг хамгаалж одоо тэр хүмүүстэй харьцаж чаддаг. Одоо хэнийг ч цаашаа ирэхгүй татгалзах хэрэггүйгээр өмгөөлөлөө хийж ажилладаг. Энэ хоёр бол банкны салбарт иргэдэд одоо эрдэнэ засгийн одоо шуурхай үйлчлэгээ үзүүлэх энэ асуудал дээр бид нар бол дандаа ингээд хүнд үйлчлэн сурсан ийм хүмүүс. Тийм учраас бид нар цаашдаа төлөөллийн байгууллагад ажиллах бол туршлагатай ямар ч байсан суурьтай ийм хүмүүс гэж бодож байгаа. Тэгээд бид нар одон туяа гишүүн маань одоо газрын талаар одоо газрын манаач гэж нэр автлаа одоо Баянгол дүүргээр ямар ч байсан тэр орон сууцны орол дотор нь дахиад хороол барих тийм боломжийг хаасан захирамж гаргаж чадсан. Тэгэхээр энийг бид нар баталгаажуулж тийм ээ цаашдаа өшөө газрыг баталгаажуулж чадсан юм шиг өшөө эрхийн баталгаажуулна тийм ээ сайхан амьдрах агаар эрүүл амьдрах эрхийн баталгаажуулахаас ихсүүл биднэрт бол зарсан зорилго мөрийн хөтөлбөрөөр илэрхийлсэн маш олон асуудал үеийнхээ одоо хэрэгжүүлэхэд биднийг одоо багаар нь сонгооч бид бол үнэхээр одоо бүхнийхээ тэтгийг алдахгүйгээр тийм яаж маш одоо товчноор хэлэх юм бол Баянгол дүүргээс сонгогдсон дүүргийн одоо Баянгол дүүргээс сонгогдсон нийслэлийн эдийн засгийн төлөөлөгч гэдэг бол үүнийг ихтэй дүүргийн манаач нь байх хэрэгтэй байна. Одоогийн нөхцөлд. Ялангуяа тэр одоо хоргоол дүүргийн нөхцөлд зөвшөөрлгүй болгож байгаа газар тийм ээ. Тэр хойг хаягдын одоо хаягдыг авахгүй байгаа асуудал гээд үндсэндээ бол өнөөдөр бол үнэхээр дүүргийн төлөө гаргаж тийм ээ манаач болж ажиллах ийм л цаг үе юм байна да. Өнөөдөр би бас ингэж ойлгож байна. Сонгооч гэж иргэдээсээ гуйж байгаа юм биш. Бид үнэхээр өөрсдөө болохоо ажиллаж шаардсан байна сануулж байгаа юм тийм үү? Тэглгүй яах вэ? Тэгээ бид нар бас ярьлаа зүгээр тулгымцсан асуудлууд гээд утаа, замын бүглэрч гэдэг юм уу тийм. Хамгийн гол нь бас хүн Монгол хүмүүс бол үүдэн байгаа бодлоо юм уу?
Яг тэгвэл одоо хүн рүүгээ чиглэсэн одоо эрүүл мэндийн талд ч юм уу, боловсролын талд ч юм уу энэ тал дээр мөрийн хөтөлбөр дээр нь яаж тусгагдсан байгаа вэ? Та нар манай бас. Тийм, маш их зүйл. Ер нь бол ардсан намын мөрийн хөтөлбөр бол ерөөсөө хүн рүүгээ иргэн лүүгээ чиглэсэн байна. Иргэн төвтэй. Тийм, иргэн төвтэй. Ер нь анханасаа ч тийм байсан. Тийм, дандаа иргэдийнхаа одоо санхүүгийн эдийн засгийн эрхчлөөг бий болгосон, тийм, санхүүгийн чадварыг дээшлүүлэхийн төлөө одоо түрүү ярьлаа тийм ээ, малыг малчтан, орон сууцчлуулах, орон сууцыг өмчлөж, Орон сууцыг иргэдэд нь тийм, газрыг өмчлүүлэх мөн хувьцаа байна тийм ээ. Ногоон ягаан тасалбараас, зинхэр ягаан тасалбараас авахад одоогийн эрдний хувьцаа гэдэг. Тэгээд мөн цаашлах юм бол иргэдийнхаа эрүүл ахуй, эрүүл сайхан байх, дээрэс нь боловсралтай байх, тийм ээ, эрх чөлөөтэй байх, ажил орлоготой байх. Энэ бүх одоо иргэн төвтэй энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас энэ жил Арслан нам бол ажил орлоготой Монгол хүн, эрүүл чирэг Монгол хүн, эрдэм боловсралтай Монгол хүн, тийм ээ, аюулгүй орчинтой Монгол хүн, эрхчлөөтэй Монгол хүн гэсэн 5 цогц бодлогыг боловсруулсан. Түүнийг салбарлаад нийслэл маань одоо нийслэл хотоо хөгжүүлэх 5 төлөвлөгөөгөл эрэгтэй хамтраад ингээ боловсруулсан байна. Яг зөв өнөөгийн одоо төвшөнд бол одоо бид чинь хуучин нийгэмс салаад явж чинь тийм ээ. Нөгөө коммунист, социалист нийгэм байд. Энэ одоо хуучин үзэл баримтлал энэ хандлагаасаа бид агуулгын хувьд бүрэн салж чадаагүй байгаа байхгүй. Тийм одоо тэр социализмын үеийн, коммунизмын үеийн сэтгэлгээ хандлага өнөөгийн одоо нийслэлийн удирдлагын сэтгхүүд нь байна. Тархинд нь бас байгаад байгаа байхгүй. Яагаад юм шилж ийн вэхээр уул нь бол ингээд төр чин иргэндээ үйлчлэх хэвээр ийм одоо бүтцчүүд. Гэтэл төр маань өөрөө өөрийгөө тийжээгээд өөрөө амьтаа болоод гараад ирсэн. Тэгээ иргэдийг төрд үйлчлэх хэвээр гэдэг агуулгаар хараад байгаа байхгүй. Ерөөсөө гол агуулга нь. Тийм учраас төр чин өөрөө амар том төсөвтэй болцсон байна. Маш том эрхтэй олчихсан байна. Тийм ээ? Одоо иргэн төрдөг үйлчлдэг болчихоо явж байна. Тэгэхээр бидний одоо манай одоо Ардсан намын төвшүүлж байгаа энэ либерал энэ зарчим бол үндсэндээ бол төрийг жижигсгэн. Энэ одоо данхаас нь том өөрийгөө ч даахгүй өнөөл баахан хүмүүсийн амьдралыг аваад унчих гэдэг энэ данхад төрийг бол жоохон жижигсгээд цомхон болгоод ил тод болгоод тэгээд нэг жинхэнэ одоо өнөөгийн либерал нийгэмд төр ямар байх ёстой гэдгийг бол харуулмаар байгаа. Тэгэхгүй бол одоо өнөөгийн манай төр бол хатуухан хэлэх юм бол нэг л хахир хатуу хатам хишгэл байгаа байхгүй. Хүн юм өгөх гээд байгаа юм уу? Иргэнэ бодоодж байгаа юм уу? Тэгсэрнэ өгсөн юм тоолоодж байгаа шиг өгч чадахгүй. Өгөнч гээл буцаагаал өөрчлөөл ингээд тэр энэ бүхэн нөгөө социалист, коммунист нөгөө сэтгэлгээний салаагүй байгааг харуулж байгаа. Тэгэхээр одоо шин залуу үе бол бид нар ч юм бол одоо 1990 онд орсон хөсөл гарах үед дандаа л 18-аас 20 байсан ийм залуучууд байхгүй. Тэгэхээр яг нөгөө нийгэм солигдсон тэр сэтгэл зүйн уур амьсгал тэр улс төрийн тэр торхон тэр агшинд бол нийгмийн амьдралд бол өөрсдийнхөө ажил амьдралын гарааг эхэлсэн хүмүүс. Тэр утгаараа бидэнд бол тийм санаа сэтгэл юусаа төрөхгүй байгаа байхгүй. Харин ч бүр гайхаад. Одоо харин ороод энэ уур амьсгалыг хандлагыг бүхэлд нь өөрчилж яваа. Ер нь бас зарим хүмүүсийн зүгээр ард иргэд яриа л да зүгээр төрд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл дутаад байна. Жишээ нь зарим дөрвөл одоо хогондоо гарагдаад очсон иргэд болгон бол та бүхэнд бас хог ирж байсан тийм ээ. Тэгэхээр хогоо арилгаач гэдэг төсвөөс одоо ард иргэдийн дотроос мөнгөний өгчдөг. Төлөв бэлэн баг тэгээд зөвхөн менежмент юм уу сэтгэл гэдэг ч юм уу ийм дутаад байна гэж ярьж байгаа. Баянгол дүүргээ үүдийн асуудал ямар хэрэг. Үнэхээр тийм байгаа. Ер нь бол ер нь бол манай Баянгол дүүрэг чинь одоо хосон шавар хэлэх юм бол хогор баян дүүрэг баян хог дүүрэг болчлоо гэдэг ард иргэдийн донд ийм хандлага бол маш их байгаа л да. Ер нь бол ингээд очисон хороо болгон дээр хогоо л ярьж байгаа. Гэсэн хоглол одоо том асуудал болчихсон байна шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Эмэгтэй хүнээр толгойлуулсан дүүрэг шүү дээ, тийм. Ер нь амьдрал дээр эмэгтэй хүн бол айл гэрийн одоо бүхэл ноён нуруу тэр цэвэр ариун нямба байх тэр бүх зүйлийг авч явдаг, тийм. Тэгэхээр яг хоо миний хувьд бол яг энэ 4 жилд энэ эмэгтэй хүн байсан юм чинь тэр эмэгтэй хүний торгон сайхан мэдрэмжээр Баянгол дүүргийг ингээ аваа явчихгүй яав да гэсэн юм харамсах сэтгэл яг үүндээ төрдөг. Одоо ингээл жил болгоно яг хитэн хайс одоо боржуур ингээ солиол энийг ажил хийсэн гэж болгоол ингээ явдаг нь үнэхээр харамсалтай. Өшөө энд юу хийж болох вэ тийм ээ? Бидний одоо таны аав ээж яг одоо гадаа гаргаад суучих сайхан одоо үнэхээр орчин байхгүй болчлоо шүү дээ. Ямар ч хүүхдэд тоглуулаад тайван суух одоо орчин байхгүй болсон. Одоо тэр итгэл одоо ингээл манай
дүүргийн удирдлагууд гэл тэгэхэд газрын асуудлуудтай айгүй холбоотой болчихсон гэл одоо үнэн худлаа нь мэдэгдэхгүй янз янзын ярианд ингээ өртсөн ийм байгаа нь үнэхээр одоо харамсалтай байхгүй юу. Уул нь бол одоо эмэгтэй хүн гэдэг маань арай өөр нүдээр хараад арай өөр сэтгэлгээгээр арай өөр менежментээр явах юм бол энэ одоо болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй л. Ер нь ямар нэг юмд бол заавалчгүй орц гэж байсан лимцэн гарц гэж байх хэрэгтэй. Тэгэхээр тэр гарцыг яаж одоо зөв зүйтэй бий болохгүй гэдэг бол тухайн хүнээс үнэхээр шалтгаалж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бас хит ингээд нэг амлаал тэгэл ингээд намд ингээд эсвэл ингээд гарчвал төрийн албанд ажилд орчвол яг ингээ өөрийнх нь үзэрчсэн тэр төрийн албаны үйл ажиллагаа нь ингээд сайжирдгүү. Тэгсээр нь одоо өөрийнх нь хувийн ч юм уу үйл ажиллагаа сайжраад яваад байгаа. Энэ бол үнэхээр буруу зарчим байх л та. Тэгэхээр би юу гэж бодод байна гэж хэлэхээр ерөөсөө хий хоосон амлсан хий одоо ингэж яасан тийм хүмүүсүүдийг бити сонгооч ээ. Одоо яг хийж чадах юм чадвартай энэ шин хүмүүсийг шин сонголтыг энэ хүмүүст одоо бас ингэж илүү гаргаж өгөөч. Тэр ерөнхийдөө ингэж нэг ийм юм ажиглагддаг шүү дээ. Олон жилийн сонгуулийг бид нэр харлаа. Ингээл нэг бүр тархалагдсан тий. Ингээл сонгогдож л байдаг юм хүмүүс аа. Тэгээд сонгогчдаг ингээм болчиход. Тэгээд сонгогчд нар маань болоод ирэхээр за зин шин хүн чинь юу илээ. За би энийг танихгүй юм да тий гэж бодлоо. За яг одоо энэ ч таних юм зайлвал энийгээ бүгэлчий гэдэг ийм ингээд сэтгэлийг одоо авч явах хэрэгтэй юм шиг байна. Ер нь бол одоо бид нарт бас ингээд залуу хүмүүсээ гаргая. Яагаад энэ хүмүүст итгэж болохгүй гэж тий. Яагаад энэ ардчилсан намд өнөөдөр итгэл нэг удаа өгч болохгүй гэж итгэхэд үзээч гэд би одоо сонгогчтой бол за энэ алтан цэцэглэлчнэр тгшээг үнийг гарлаа л да. Тухайн одоо төрийн албаны одоо төрийн даргасан хүмүүсийн өөрийнх нь хувийн амьдрал сайжраад ардын амьдрал сайжрах байна гэж байна. За энэ бол бас онцлог үг. За ингээд бас амжилттай цагдаа болж байгаа учраас миний асуугааг үйлдэлсэн зүйлүүд байна. Ингээд адан донголоор нэг тгшээсэн гэж яриад төлөв өндөрч. За би тавчгандаа хэлээд цаг дуусах юм байна. Энэ удаагийн сонголтоор та нар ард иргэд бид миний хувь заяа аюу шийдэгдэх гээд байна л да. Ягаад тэгэхээр энэ одоогийн төр барьж байгаа удирдлагч нь одоо нэг байгалийн баялагийг маань хувьцаа болгоод бид нар авахар болцсон шийдвэр гаргасан байж итэл тэр хувьцааг одоо өмнө тогтоогдоогүй байхад нь одоо ард иргэдийг мэхэлж хямдхан үнээр сая төгрөгөөр худалдаж авахар ингээ гэрээ хийжээ. Энэ гэрээнд нь Монгол улсын 800-аас 500 гаруй ус сурчээ. Тэгэхээр энэ сая 500 гаруй ус сурсан хүмүүст хандаж хэлэхэд энэ удаагийн сонголтоор одоо ардчилсан намыг сонгоод ардчилсан намаас амлсан одоо эрдний хувьцаагаа авахаас гадна тэр гэрээгээр худалдсан хувьцааныхаа сая төгрөгийг аваад дээрээс нь ардчилсан намын одоо хувьцааг аваад тэр хувьцаа чинь сонгуулийн дараа 10 сая 20 сая болох магадлалтай тийм өндөр үнэлгээтэй тийм байгаад энэ тохиолдолд одоо хувьцааных хэргийг баталгаажуулж сонголтоо зөв хийгээрэй гэж ард түмэндээ уриалмаар байна. За баярлалаа. За Марам Тэмэр тэгшээ. Ер нь бол би эмэгтэй хүн их хүний хувьд миний хүүхдийн амьдрал сайн сайхан байлж өөрөө л бусдын хүүхд үлсэж сангаж ивэл энэ хоёр одоо хүүхдийн хооронд асар их ялгаа гарна. Тэр үлсэж сангаж байгаа хүүхэд магадгүй хизээ нэгэн өдөр одоо бидний хүүхдийг өсөрхөх тийм би миний амьдрал яагаад ийм байх ёстой юм бэ гэж одоо өсрөх юм анги давхрах би болно. Би энд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Саяхан би уулзалтан дээр нэг 18 настай хүүгийн үгийг сонсоод үнэхээр сэтгэл шимширсэн. Одоо баячуулын хүүхдэд тийм ээ эдийн засгийн өсөлт өнөөдөр 17% байна. Баячуулын хүүхдийн карманд өдөрт 10 саяар орж яхад энгийн ардын хүүхдийн карманд 10 төгрөгч орохгүй тийм нэг би амьдрмааргүй байна гэж уйлж исэн. Энийн эсрэг бид нар явна. Бидний ард иргэдэд тэрс сайхан боломжийг олохын төлөө явна. Эний төлөө улс төрт би ингэж хүчин зүтгэж байгаа маа. Бид багаараа тийм. Тэр одоо дүүргийн нийслэлийн их баригчдын одоо сэтгэл их ядуу байна л та. Одоо жишээ нь сонгуулийн сурчлагын эхлэлээ явж байхад нөгөө хавар баян дүүрэгт маань дөнгөж сонгуулийн сурчлагын эхлэлээ явж байхад хагасаа байд эхэлж байгаа юм. Тийм ээ. Энэ юу хэлж байгаа нөхөр 4 жил хийгээгүй тийм ээ. Одоо зөвхөн санал авахын тулд сонгууль ярихын тулд одоо хагасаа барьж эхэлж шít. Энэ бол одоо бас нэг талаасаа бол үнэхээр тийм яваргүй бодлого юм а гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь би саяхан нэг сондоос ярьслаа учраас манай хотын удирдлагын нэг ярьсан яриа. Бид одоо Улаанбаатар хотын хог хэвлэлийн менежментийг үндсэндээ шийд дуусчихна гэж ярьж байгаа юм. 20 жил. Тэгээ 4 жил. Ийм удаан л хог хэвлэлийн менежментийг бодоод байгаа юм. Тэгээ ийм эрчимтэй хурдтай цаг хугацаанд дунд амьдарч бид нар 4 жил нийс хотын хог хэвлэлийн менежментийг бодно гэдэг бол удаан байна л гэсэн үг.
Болохгүй байна гэсэн. Тэгэхээр ийм удаан хандлага, ийм удаан ажлын арга барил бодлогыг бид нар сольё гэж байгаа. Өөрчлөе, шинжилье. Одоо дахиад одоо бодгоо хог ажлын менежментийн үндсийг одоо бий болгочлаа. Одоо хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа дахиад 4 жил явах гэж байна шүү дээ. Энийг л болиё гэж. За хэлсэн За энэ гурвынхаа хэлснийг би зад нэг сайхан үг болгож хэлье гэж бодож байна. Тэгэхээр арчилсан намынхаа энэ мөрийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхийн тулд юуныг чиг үүргээ болгон тэгээд Баянгол дүүргэд амьдарч байгаа ард иргэд та бүхнийхээ эрх ашиг хүсэл сонирхлыг одоо тухайн засгийн газар түүний яам хараа агентлагуудад хүрэх дуу хоолой гүрт нь одоо бид дөрв болноо. Тэгээд ингэж ажиллахдаа бид нэр шудраг үннийг баримтлан та бүхнийхээ төлөө ажиллах болно гэдгээ амлаж байна. Тэгээд та бүхнийг сонгогч та бүхнийг сонголтоо зөв хийгээрэй гэж бас уриалж байна. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ өнөөдрийн манай нэвтрүүлэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 21-р тойрогт нэр дэвшигч Лавсрангийн Наран Туяа. За 22-р тойрогт нэр дэвшигч хууль хамгаалагч Тэмбэрлийн Орсоо. За 23-р тойрогт нэр дэвшигч мөн хууль хамгаалагч Цогтогийн Одон Донголго. 24-р тойрогт нэр дэвшигч Цэрэн далмын алтан цэцгээр оролцож бид нар бас одоо нийслэлийн ард намын мөрөг хөтөлбөр болоод Баянгол дүүрэгт хийж хэрэгжүүлэх одоо ажлын тухай бас цагийн холбогдолтой асуудлуудаар бас ярилцлаа. Ингээд бидэнтэй хамтдаж өнөөдрийн маань Монголын шинжлэлийн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд манай дөрөв нэр дэвшигчийн яриас та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.